Энд бид гендрийн тэгш байдал, бодит амьдрал дээр юу болж байгааг шулуухан ярина. Тэвчүүд өөрсдөө магадгүй манлайллын төлөө нэг шуналддаггүй гэж хэлэх юм уу те? Эрэгтэй хүмүүс бол их бас зоримог юм байна. Тухайн нэг ажлыг 40% та байгаа ажлаа хүртэл ямар ч асуудалгүй би энийг хийж чадна гэдэг. Эмэгтэйчүүд 100% хийж чаддаг ажлаа хүртэл тэндээ эргэлзээ. Тэгэхээр нийгмийн үнэлэмж өөрөө ийм байгаад байна шүү дээ. Би гэртээ хүүхдээ хардаа гэсэн чинь тодорхой эрхэлсэн ажилгүй. Үгүй эн чинь би маш том ажил хийгээд байгаа байхгүй. Манай залуу үеийнхэн бизнес эхлэхэд ер нь боломж байдаг уу? Зөв гоё санаа байх юм бол тодорхой санхүүжилт хийгээд бизнес эхлүүлээд үзээ. Шинжээр юусаа ажил хийж чаддаггүй, захиралтайгаа хэрэлтэй л гарчдаг гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо чадвар багтаа хүнийг авчаад энэ хүнийг бид нар сургаж байгаа. Энэ хүнийг одоо тасан зохицуулах байгаа гэж суугаад ах юм бол маш их зардал, цаг хугацаа. Түрүүн та хэлсэн шүү дээ. Хүний нөөц бол байгууллагын том эгч гэд. Ер нь та бүхэн анзаарах юм бол хүний нөөцийн чиглэлийн хүмүүс чи яг л ийм хүний төлөө хүмүүс эдэн шүү дээ. Тэгэлгүй яг өнөөдөр манай улсад маш их тулгамдаад байгаа сэдв. Хүн бүр өөр үзэл бодолтой, өөр амьдралын түүхтэй. Гэвч биднийг нэгтгэдэг ганцхан зүйл байдаг. Тэр бол хандлага. Учир нь нийгэм маргаанаар биш, зөв хандлагаар өөрчлөгддөг. Айд хандлага нэвтрүүлэхээр хүнийг чухалчилсан дээрх сэдвүүдийн хүрээнд ярилцуулна.